such a happy day. I'm singing a song in such a happy way. Сайн мэцхан үзэгчдээ Sweet Kitchen нэвтрүүлгийн маань шилдэг 8 эмэгтэй цуврал маань та бүхэндээ хүрсээр байгаа. За Маги бит 2 good price дээр орж ирээд байна. Шилдэг 8 эзэгтэйгээр шалгарсан Магигийн гэрт өнөөдөр бид хэд зочлно. За тэгээ Магигийн гарын хоолыг гэднэ. За ямар хоол боош одоо хийхэр зүйлээд байна. Солонгос хоолоо хийж бодож байгаа. Тэгээд калбижин, чиг бөгөм. Тэгээд нэг хүн суусан байгаа шүү. Тэгээд тэрний дагуу бас юу их мэдэхгүй байна. Тэгээд шейк. Тэгээд нэрийг хийх юм уу гэж бодож байна. Өмнөх нэвтрүүлгээр маань сувда шилдэг оролцогч сувда маань бид хоёр сувдагийн лагер дээр очиж их гоё дугаар гарсан байгаа. Тэгээд сувда маань чамд бас нэг кекний жор өгсөн маа маш энгийн гавдах материалууд орсон. Тэгэхээр хоёлоо одоо бүтээгдэхүүнүүдэд цуглуулъя. Кек нь бол нөгөө капкейк үү шүү дээ, тий. Капкейкний л ерөнхий орцож ороод билэнүүдээ хийгээ авчин гэсэн өндөг масл, тий. Сахар, гурил гэх ийм хүмүүс орсон байгаа учраас тэр бол гайгүй. Чимэглэхийн хувьд ч гэсэндээ ерөнхийдөө гайгүй. Төрөл бүрээ өөрийнхөө дуртай жимсээр чимэглэхээрээ гэж хэлчихсэн. Тэгвэл жимс рүү яд жимс. Энэ солонгос хоолныхоо юмнуудыг бас авъя те. Тэгээ. Happy day, I'm singing a song in such a happy way. Come on, sing along. It's undeniable how. Солонгос хоолны амтлагчдын орц ер нь хэр олдцтой байдаг вэ Маги? Ер нь бол олдцтой шүү дээ. Солонгос одоо ер нь хаасайг солонгос хоолны амтлагчд бол байгаа. Тэгвэл би тэр тоотыг кивигээр чимлээ ёо. Тэгээ банан, киви. Хоёроор чимлээ. Банан тэнд огшин. За. Шилдэг эзэгтэйгээр шалгарна гэдэг бол бас их оролцогч нарын маань хувьд их гоё том амжилт шүү дээ тийм. Зөндөө олон эмэгтэйчүүд маа одоо хоол хийх сонирхолтой хүмүүс байгаа. Тэр дундаасаа шилдэг болж шалгарна гэдэг энэ тал дээр ямар гоё тий хэр их баярлж хүлээж авав. Хичнээн лайк хийсэн мөлий. Ер нь лайкийн юу бол эхний 3-т явж исэн. Тэгээд ерөнхий дүн гарахын өмнө бол ер нь өөртөө ихтэй орчих бахаа л гэж бодож байсан. Эндээс хоёул амтлагчнууд авчи тий. It's such a happy day. I'm singing a song. Арай мэнд хүргэе. Sweet Kitchen-ийн маань бас нэг шинэ дугаар та бүхэндээ хүрч байна. За шилдэг 8 эзэгтэй гэрээр би бол цувралаар 7 хоног бүр зочилж за тэдний гарын амттай олуудыг та бүхэндээ хүргэсээр байгаа. За шилдэг 8 оролцогчийн маань төгсгөлд бол одоо 8 дахь оролцогч болж Маги буюу Мантха маань Мантхагийнхаа гэрт би зочлоод байна. За шилдэг 8-ийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэг хийж өөрж оролцуулж байгаад үнэхээр их баярлж байна. За Магиг бол манай үзэгчид Sweet Kitchen-ийн үзэгчид бол ичнээ мэднэ те. Солонгос хоолны гэдгээр нь бүр сайн мэднэ. За сүүлд бол бас хүүхдийн хоолны дугаарт луувантай, дахианы махтай шүл хийж зутан шүл хийж исэн. Тэг сайн санаж айгүй гоё амттай шүл байсан. За Магийнхаа галтхан зочлоод байна. За шилдэг 8 эзэгтэй бол мэдээж хэрэг ахаад нэг хэлэхэд те цувралаар одоо зочлсоор байгаа. За нэгээ суглаа маягаар суглаад за дараагийн сугалсан оролцогчдоо одоо хоол аль эсвэл кекний жор өгж байгаа. За өмнөх одоо дугаараар өнгөрсөн амралтын өдрүүдэд бол сувдагийн гэрт бид нар зочилсан байгаа. За тэгээд сувдаа маань бол одоо чамайг суглаад за Магийнхаа гэрт очлоод байна. За өнөөдөр ямар хоолоор гарынхаа хоолыг үзэгчдэд одоо хийж өгөх гэж байна? За би бол солонгос хоолоороо дагнадаг болохоор тэгээд 2 солонгос хоол тэгээд сувдагийнхаа өгсөн жороор хийндэ гэж байна. Кекс сувдаа болохоор ч юм тийм кексэн торт өгсөн байгаа. Нилээн одоо бас хийхэд бол хялбар талдаа байгаа. Тийм. За тэгээд хоёлоо хоолнд орох уу? За тэгээ. За миний хийж байгаа хоол болохоор калбитан чиг бөгм 2 байгаа. Тэгээ би өөрийнхөө нөгөө групп дээр хүмүүсээс амар их санал асуулга авсан байхгүй одоо нэвтрүүлэгт орох цаа ямар хоол байвал зүгээр вэ гэд. Тэгээ хүмүүс бол ер нь тактратан чиг бөгм гэж айгүй хэлсэн. Тэгээ зарим нэг нь болохоор тэд чинь баг амтлагч нь бэлэн байдаг. Ингээ хийждэг хоол юм чинь калбитан айгүй зүгээр хоолоо. Тэрийг яг яаж хийдэг, яаж тэгж үзхийг айгүй хүсэж байна гэсэн болохоор тэгээд үзэгчдийнхаа хүсэлтээр үзэгчдийнхаа группийнхаа гишүүдийнхаа хүсэлтээр калбитан чиг бөгм чиг бөгм за хаамлсан бахага. Тэгээд эхлээд одоо калбитана хийх үү? Энэ дохон
удаан буцаалдаг болохоор Одоо үзэгчдээ бас харуулчих те. Яг ямар мах бэлдэх хэвтэй, яаж хуваах хэвтэй ингээд гахаа юм уу үхрийн махаар хийх хэвтэй. Тэгээд би бол үхрийн мах авсан байгаа. Энд гахаа махаар хоол хийж болохоор хариг энэ одоо хаа сайгуул байгаа дөө. Тэгээд энийг ингээд жижиглэх гэж хуваа. Тий. Ер нь бол бүтнээр нь ингээд өгд юм байлаа. Тэгээд энийг хуваагаад өгчих гэвэл зүгээр. Яг бид нар өөрсдөө ингээд хөрөдч мөрөдөд ингэвэл болно л та. Махаа авч байгаа газартаа бас хилээд хуваалах тэндээ хуваалгач амар л та тий. Бид нар ч бол угаасаа байнгын махаа хуваагаад ингээд өгч. Тэгээд яг энэ ингээд бүгдийг хуваагаад яг тааруулахад бэлэн болцсон. Ялц чанах уу? Тийм ялц чанах. Тийм болохоор энэ битүү чанагчанд одоо яг битүү чанагчтай айлууд бол битүү чанагчин да 30 минут зүгээр битүү чанагчгүй бол бараг нэг цаг орчим тийм энэ ялц чанаад хүн идэхэд гоё зөөлөн болчихвол айгу зүгээр битүүрс болоо битүү чанагчтай учраас битүү чанагчинд нэг 20-25-30 минут 30 минут хийчих болно. Одоо шүлэнд нь ямар нэг амтлагч ч юм уу юм хөө. Шүлэнд нь болохоор хар перц тэгээд юу жоохон давс хийгээл буцлах хэрэгтэй. Шүлэн нь угаасаа буцаад нэг хэрэг болохгүй. Гэхдээ яг махаал тийм зөөлөхсөн. Энд гэхдээ би нэг угаагаад ингээд тавьсан. Солонгосчууд бол бүр энийг ингээд усанд хийгээд ингээд хонолцдог байхгүй юу? Юу махаа юу? Тийм. Ягаад гэвэл энэ өөх мөөх энэ илүү дутуу юунуудыг авч хайна гэд. Тэгээ манай монголчууд ч өөх мөөхөндөө дуртай болохоор чи бол арай монголчтой өөх мөөхтэй хийгээд. Өөх мөөхтэй хийгээд байгаа. Тэгээ энэтэй нэг халбаг хар перц. За. Тэгээд жоохон давс хийгээл буцлах чинь да. За бит хоёр энэ бол 20-30 минут болох учраас цагаа ашиглаад энэ хооронд нь кексныхаа юу яд юм уу? Зургийг зураад хоёлаа овондоо хийчих тий. Тэгээ. За тий. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За энэ бол бас Sweet Kitchen цэгийн сайт болон за групп дээр байдаг гişүүд маань нэлээд сайн мэднэ. За Сарнаан баглааны жор гэж хэлж болно доо. Сарнаан баглаан жорыг одоо ерөнхийд нь ашиглаад хэв нь бол арай өөр том хэвэнд хийж болно тий. За өндөг масл, сүү, гурил, сахар, хөөлөгч, за ванилийн сахар гэдэг ерөнхийдөө одоо кексэнд ордог бүтээгдэхүүнүүд л орж байгаа. За. За магийн маань ерөнхийдөө солонгос хоол яагаад солонгос хоол хийдэг болчихвоо? Тэгэл солонгос дуудаал солонгост би чинь 7 жил байж аваад ирсэн. Тэгээд тэнд байхдаа ер нь дандаа солонгос хооллоо иддэг. Дуртай. Монгол хоолоо хийж идэн тэгэл сураал тэнд хүмүүсээс сураал тэгээд солонгос хоол ерөнхийдөө хийдэг болцсон. За хоёлаа хэмжигч юу те. За 200 г орчим гурил хэрэгтэй. 7 жил солонгост яасан мөлөө сурсан уу? Ер нь магийн маань ажилласан. За би бол солонгос хоолны маги гэдгээр нь мэдхээс биш. Ер нь бол 10 жилийн төгссөн. Ямар мэрэгчлээ гэл. Би 10 жилийн 23 дугаар сургуульд төгссөн. Тэгээд их сургуульд ороод 2 дугаар курсээс солилцоогоор солонгос руу яваад. Тэгээд солонгостоо сургуулаа төгсчөөд ямар мэрэгчлэр сурсан? Солонгос хэлний арчуулагчаараа л сурсан. Угаасаа их сургууль солонгос хэлний арчуулагч ангид орсон. Тэгээ 23 дахь солонгос хэлний анги байсан. Солонгос хэлээрээ дагнаад. Тэгээд солонгос хоолыг хүртэл дагнаал. Тэгээд солонгос талдаал. Танай гэр бүлийнхэн ерөнхийдөө солонгос хоолыг 7 хоногт хийж идэх үү? 7 хоногт бол 2 удаа л хийж иддэг. Танай гэр бүлийн хүн нөхөр нь бас солонгос хоолнд дуртай л та. Тийм дуртай. Гэтэ ер нь манай гэрхэн халуун ногоонд ер нь жоохон маруухан. Тийм үү. Тэгээд солонгос хоолоо яаж идэж чинь? Тэгэл халуун ногоог тааруулаад яг өөрсдийнх нь иддгээр тэрнээс халуун ногоонд бол угаасаа анханасаа манай нөхөр бит хоёр ч нэг сургуулийн нэг анги. Тэгээ хамт солонгос руу яваад хамт 7 жил байж аваад ирсэн. Танай хүн бас солонгос хэлний орчуулагч биш үү? Солонгос хэлний орчуулагч мөрөжлтэй. За бит хоёр гурилаа шигшээд бэлдсэн байгаа. 200 г гурил. Гурилан дээр одоо ванилийн сахар хөөлгөж. Одоо магийн маань юу хийж байгаа вэ? Одоо би ямар ч мэрэгчлээсээ өөр хуваараа караоке лаунж ажиллаулдаг. Тэгээд нөхөртөө ер нь ирээл
Хоёлаа нийлээл тим ажиллуулсан. Тэрүүгээрээ дагнаал. Хувийн юм хийгээл. Хувийн юм хийгээл. Караоке лаунжт нарийн солонгос хоол хийхгүй. Гэхдээ харин хүмүүс аяг тэгж асуудгийн танай хоол солонгос хоолтой бол очиж тэгээд би лаунжд нэг солонгос хоол гаргадığım уу гэж бодсон. Солонгос хоол зөвөр нэг хурц үнэртэй. Айгүй тийм хурц үнэртэй амтлагчуд ордог. Тэгээд лаунж тохирохгүй. Би тэнд нь зүгээр ажилчдаа хийж өгчээсэн байхгүй юу. Тэгээд үнэр тамдан барайл болохгүй юм байлээ. Солонгос хоол бол бадан солонгос хоолоор газар тийм хоолны газраараа байвал зүгээр юм л. Тэгээ хүмүүс аягүй асуух юм танаас. Одоо солонгосын хоол гэдэг юм уу хичнээн төрөл байт юм бол тэр талаар ер нь хичнээн төрлийн хоол хийж ин солонгосын би юу? Би бол нэг 15-аас 20 төрлийн хоол хийн. Хачир матчтайгаа нийлээд. Тэгээд ер нь тэгэл үргэлжлүүлээ сураал гэдэг юм доо. Ерөнхийдөө амтлагчууд нь бэлэн байхад бол тийм. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries.